За явуулаа шүү. За сайн байна уу? За сайн байна уу? За ингээд өөрийгөө танилцуулахгүй юу? За намайг Байгалмаагийн Алтан чимэг гэдэг. Би One Team клубын тамирчин. Тэгээд холимогдлооноор хичээлдэг. За одоо ингээд холимогдлооны 2025 оны залуучууд насан туршийн дэлхийн аварга гүрж улсын Тбилис хотод болох гэж байна. Тэгээд өөрөө чи 2 дахь удаага дэлхийн аваргад оролцох гэж байна. Тэгээд сэтгэлээсээ олцохгүй юу? Ямар жингээ ангилд орж байна вэ? Энэ жил би дээжиндээ өрсөлдөн. Тэгээд өмнө жил яваад маш том туршлага хуримтлуулад ирсэн. Тэгээд энэ жил амжилтаа улам ахиулахын төлөө зүтгэнэ гэж бодож байгаа. За түрүү жил бол ингээд хүрэл медаль авсан шүү дээ, тийм ээ, залуучуудын ангил дээр. Энэ жил бол ямар зорилготой оролцож байна? Бэлтгэл сургалтаа ер нь яаж хийж байна? Хаана хийж байна? Юун дээр илүү анхаарч бэлтгэлээ хийж байна вэ? Энэ жил болохоор мэдээж авраг болохын төлөө бүрцэтгэж байгаа. Тэгээд бэлтгэл сургалтын хувьд өөрийнхөө гарын техник дээр маш сайн анхаарсан. Тэгээд барилдаан бас өршөөлөлт бүх бэлтгэлээ яг клуб дээрээ бас хийсэн. Тэгээд гарын техник болохоор спортын ордон дээр хийсэн. Ганцаа огч дээрээ бэлтгэл хийжсэн. За түрүү жилээс хойш бол ингээд маш их одоо олон тэмцээнд оролцож гарсан байгаа тийм ээ. За тэр тэмцээнүүдийнхээ тухай яриад өгөхгүй. Ямар тэмцээнд оролцов? Амжилтууд гаргав. Энэ жилийн хамгийн онцлог нь гэвэл би насан туршидын боксын улсын аврал шалралт тэмцээнд оролцсон. Тэр их гоё тэмцээн байсан. Маш их туршлага хуримтлуулсан. Их зүйлс оролцсон. За Өөр. Сая Бухар түмний спартакиадад оролцсон. Бас боксын төрлөөр оролцсон. Баянгор аймагт зохион байгуулагдсан. Тэр тэмцээнд оролцоод хүрлийн төлөө тулдаа тэгээд ялагдал хэлсэн байгаа. За тэгэхээр түрүү жилийн одоо дэлхийн аваргад орж ирсэн Алтан чимэг, энэ жилийн дэлхийн аваргад орж ирсэн Алтан чимгийн ялгаа нь юу байна вэ? Одоо илүү одоо боксээр туршлагатай болсон уу? Эсвэл өөртөө ихтэй болсон уу? Эсвэл ер нь юугаараа илүү гэж бодож байна вэ? Өөрчлөгдсөн бэ? Босоо техникийн үед илүү сайжирсан. Тэгээд өөртөө ихтэй бол маш ихээр нэмэгдсэн байгаа. За тэгээд одоо ингээд за одоо өөрийнхөө ер нь бол энэ жилийн зорилго, дараа жилийн зорилго, энэ нэрийн зорилго мөрөөдөл одоо юу байна вэ? Одоо бол оюутан байгаа тийм ээ. Энэ жил за хичээлийн үед би 3 дугаар курс тэгээд дараа жил төгсөх жил учраас энэ жил болохоор яг спортын үед илүү их хичээх хэрэгтэй байгаа. Тиймээс MMA дэлхийн аврагтаа бол бүр ингээд хамгийн том зорилго байгаа энэ жилийн. Тэгээ энэ зорилгоо биелүүлэхэд одоо хэдхэн хоног үлдсэн байна. Дараа жилийн үед болохоор Японд болохоор Азийн наадам болно. Тэр нь бас манай холимогдлоо орж байгаа төрөл маань. Тэгээд үүнд бас оролцсноо гэсэн зорилготой байгаа. За өөрийнхөө одоо сурдаг сургууль болон сурж байгаа мэргэжлийн тухай ингээд яриад өгөхгүй юу? Би их засаг аюулгүй байдал хууль сахиулах их сургуулийн 326 веб бүлгийн оюутан байгаа. Тэгээд аюулгүй байдал эрх зүйч мэргэжлээр сурдаг. За ер нь яагаад энэ мэргэжлийг сонгоод энэ сургуульд илсгэр шийдсэн бэ? Би өөрөө нөгөө цэрэг цагдаагийн талын хүн болъё доо гэд яг 10 жилдээ боддог гэж байгаад тэгээ одоо бол яг мэргэжил маань болохоор арай өөр чиглэлтэй болсон. Гэтэ мэргэжлээ илүү тодорхойлсон. Тэгээд сургууль маань хүртэл спортыг хүртэл маш сайн дэмждэг. Мөн одоо уур амьсгал бүх зүйл нь маш сайн байдаг учраас энэс насаарай. За гоё одоо хүүхдүүдийн гоё спорт руу уриалсан нэг гоё юм ярьчих заяа. Анх яагаад спорт руу орохоо шийдсэн тийм ээ. Тэгээд анх хичээлж явахд хэцүү байсан зүйлс тэгээд спортоор хичээлээд ингээд гоё ямар давуу эрэг цалуудыг суулгасан. Гэт ер нь жоохон хүүхд залуус руу хандсан маяг. Анх болохоор зүгээр сургууль дээр маань юм таеквондогийн клуб үйл ажиллагаагаа явуулж ингээд тэгээд сонирхоод орсон. Тэгээд таеквондогоос эхлүүлээд жижигцүү бокс гэдэг ингээд яг явсараа өөрийнхөө төрлийг одоо болсон. Тэгээд дүүнэртэй хандаж хэлэхэд болохоор нэг зүйлээр хичээлээд би энэ чадахгүй мэн болиё гэж орхих биш өөрийнхөө сонирхолтой зүйлийг олоорой гоё спортоор хичээлж эрүүл байгаарай, эрүүл жирэг байгаарай. Тэгээд спортоор хичээлснээр дан ганц хүн бие махбодын хувьд ч биш мөн сэтгэл зүрхээрээ бүх зүйл нь илүү гоё эерэг болдог, тэсвэр төвчээртэй болдог, тууштай болдог. Ядчил хүнтэй гоё мэдлээд харьцаад хүнийг хүндэлж хайрлал сурдаг шүү. Тиймээс та нар маань спортоор хичээлээрээ тууштай байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд багш тасгалжуулагч нартаа баярлдаг ч юм уу тийм ээ. Аав ээж
эцэг их эсвэл найз нөхдөд аялж байгаа хүмүүстэй хэлж. Намайг өдөө зэрэгтэй хүргэж байгаа хүн бол миний багш нар байгаа. Багш нартаа маш их баярлдаг. Би анх бол таквондогээр эхлээд аюур зам багш нараа бэлтгэл хийж спортод хөл тавьсан. Дараагаар нь буян дэлгэр багш нараа жижигзүү гэдэг техникийг энэ барилдаа нь ямар байдгийг гэж мэдээж авсан. Одоо бол яг One Team клубын багш тасалцуулагч Шагдрын Ганбаатар багш нараа бэлтгэл сургууль хийж явж байгаа. Энэ үний ачаар би яг ингээ холимог талаантай танилцаж холимог талааны тамирчин болж байгаа. Мөн тэгээд миний техникийг засаж өгч намайг улам өсөн дэвчгээ тусалж байгаа бас ихэр бэлийн ганцаараг багштай маш их баярлаа. Тэгээд эргэн тойронд маань тусал дэмждэг маш олон хүмүүс байдаг. Гэр бүл, найз нөхөд, тэгээд сургуулийн хамт олон багш нартаа чин сэтгэлээсээ баярлаа. Тэгээд та нарынхаа итгэлийг алдахгүй дэлхийн аваргын энэ тэмцээнд маш амжилттай оролцоод хүрээд ирнэ гэж хэлмээр байна. За өөр ярих юм байна. Тахгүй дээ. Өөр нэг асуух гэсэн мартчихлаа. Өөр хоёлоо юу ярьж ялаа төрүүжл. Битггүй. 4 жилийн яриа гарсан юу? Төрүүжл яриаг шүү дээ. Яриаггүй шүү дээ. За таныг асуучлаа. Холимог дулаан одоо ингээд ер нь бол Монгол маш хурдтай хөгжиж байгаа шүү дээ, тийм ээ. Маш олон клубүүд нэгдэж байгаа. Тэгэхээр холимог дулаанаар хичээллэхийн давуу тал нь юу вэ? Холимог дулаан ер нь бусад спортоос, дулааны спортоос юугаар илүү онцлогтой, тийм давуу талтай байд юм бэ? Тэр тухай яриад өгөхгүй юу? Уулан бол холимог талаан маань яг 1912 оноос яг үүдэлтэй ингээд дэлхийд айгүй их өргөнд харагдсан. Тэгээ монголчууд маань л ерөөсөн мэддэг байсан. Тэгээд саяхнаас Монгол улсад маань илүү ингэж хөгжиж байгаад бүр маш их баяртай байгаа. Олон одоо бэлтгэлтэй юм уу? Тий 90-ад оноос. 1910 10 гэсэн нь 1912 ирэх гэж байгаа л гэж. 1990 оноос гэж. За. За холимог талааны спорт маань 1990-ад оноос үүсэлтэй. Тэгээд Монгол улсад маань яг саяхнаас орж ирээд үүсэж илүү их хөгжиж байгаад маш их баяртай байгаа. За энэ спорт маань яг нэршгэ бүх спортуудын техникүүд ингээ өөртөө агуулсан гагцгүй нэг зүйл хийгээд ингэж бүрэн болохгүйгээр олон зүйлийг ингээ өшөглөөл зохиол барилдаан бүх техник агуулснараа их сонирхолтой бөгөөд гой санагддаг гэх юм уу нэг л зүйл баригддаггүйгээр тэгээд нөгөө талаараа нь бол бие хамгаалах маш сайн урлаг гэж бас хэлж болно. За ялангуяа охид эмэгтэйчүүд хандж өгч хэлмээр байна. Одоо ингээ бас сонирхож байгаа шүү дээ. Чамайг хичээлхийг хараад ингээ сонирхож байгаа хүмүүстэй хандж. Өгтөд хандж. Тэгэл үнэхээр яг таалагдаад байгаа бол ямар ч хамаагүй сайхан дугуулсан секцэд очиод гой бэлтгэл хийж үзээд тэгээд өшгөлөөл цохил техникээ сураад аваарэ л гэж хэлмээр байна. Эмэгтэйгээд нөгөө яг наад асуулч надад жоохон таалагддаг шүү дээ. Яг хоо чамайг хараад л өгтөд гэж аахгүй. За тэгээд төрүүжилж нөгөө нэг дэлхийн аваргад оролцсон шүү дээ анх удаага. Тэгээд ер нь дэлхийн аварга гэдэг тэмцээн ямар хөө санагдсан бэ? Тэгээд дэлхийн одоо 80 гаруй орны бараг 1000 гаруй тамирч цугласан Узбекистан болсон Ташкент болсон байгаа. Анх төрсөн сэтгэл ямар байсан бэ? Бүр үнэхээр гайхалтай байсан шүү дээ. Маш том зааланд бүр 6 айгүй том октагон ороод ирсэн тий. Тэгэл айгүй олон тамирчид бужигнаал энэ тэмдэггүй ингээл тэмцээний мэдрэмж тэр ялагдлын ингэж мэдрэмжүүд бүр үнэхээр сайхан байсан. Тэгээд үнэхээр нөгөө гоё сэтгэл багтцсан зүйлээ ингээд очиж үзээд өөрөө оролцож байгаа болохоор маш гоё байсан. Энэ жил бол бүр ингээд сэтгэл үнэхээр ойрхон санагдаад ингээд бүр нүдэнд бүх юм харагдаад байгаа шүү дээ. За тэгээд амжилт хүсье. Тэгээд амжилттай оролцоод ирэлцээрээ. За баярлалаа. Тэгээд Монголынхон баг тамирчид гэсэн амжилт хүсье. Бид нэр хамтдаа чаднаа. За. Яаш нар ч ямар гоё болж шүү дээ. Тэгээд сүүлийн хэсэг нэхэд хамтдаа байж чадна гэдэг нэг өөрөө. За. Монголынхон тамирчид амжилт За Монголынхон бүх тамирчид амжилт хүсье. Бид нэр хамтдаа чаднаа. Хамтдаа байж чадна. Яа, хамтдаа байж чадна. За. Монголынхон тамирчидад амжилт хүсье. Хамтдаа байж чаднаа. Наа ч гоё. За окей. Энд одоо бэлтгэлтэй маа. Одоо энэ бэлтгэлтэй. Зөв. Йоо, би орой бэлтгэлтэй.